Сайн бацхан уу. Манай YouTube channel-д хүрэлцээсэн даавханд баярлалаа. Дүнг сайхан болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээллүүдийг даавханд өгсөн юм аа. Тэгэхээр сая өнгөрсөн 11-нд болж өнгөрсөн өчигдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар болоод өнөөдрийн болон ирээдүйн хэд хэдэн томоохон зүйлүүдийн талаар болох энэ хүү мэдээллүүдийг YouTube channel дээр бол өгнө. Энэ хүү YouTube-ийг бол шинээр нээж байгаа. Тийм учраас та бүхэн дагаж мөн миний хийж буй мэдээллүүдтэй хамтаараа хүсье. Тэр өчигдөр ч гэсэндээ ер нь ихэнх хүмүүсийн хувьд бол томоохон хэмжээний алдагдaltaй өдөр байлаа. Энэ төдий чинээгээр дэлхийн хувьд баг нэгт жагсахаар тийм хэмжээний мөнгө бол зах зээлээс арчигдсан байгаа. Нийт оролцоогоор 19.3 тэрбум доллар ер нь бол явагдсан байна. Тэгэхээр нийт цахим мөнгөний төдийдийн зах зээл дээр бол энэ нэгдүгээр жагсаж байгаа гэдгийг бол хэлье. Хоёрт болохоор 21 оны 5 сарын 19-нд хятад Elon Musk-ийн талаарх зүйлүүд яригдсанаас болж 8.5 тэрбум доллар нийт зах зээлээс бол алга болсон. Түүний өмнө бол та бүхний сайн мэдэх Terra Luna Collapse буюу Terra Luna-гийн 5 тэрбум долларын алдагдал байгаа. Тэгээд тэрний өмнө 20 онд буюу бидний мэдэх ковидын үед 3 сая 13-нд нийт 3.8 тэрбум доллар арчигдсанаар томоохон хэмжээний алдагдлууд бол болсон байна. Тэгэхээр одоо оноос эхлээд бидний юу хэлж байгаа вэ? Дээрээс нь бид хэрхэн одоо энэ зах зээлийг харж байгаа талаар бол та бүхэндээ уг YouTube дээр бол мэдээлэлээр бол хүргье. Мэдээж бидний мэдэх биткойны хувьд бол Q1, Q2 одоо Q3 тэгээ яг одоогийн байдлаар Q4 бол дөнгөж эхлэхэд байгаа. Ethereum-ийн хувьд ч гэсэндээ харилцаагаар биткойн 3.3% алдагдaltaй бол явж байна. Ethereum 9% алдагдaltaй. За энэ нь юу ярьж байгаа вэ гэхээр ихэнх хэмжээний мөнгө бол алдагдлыг бол хүлээсэн байна гэсэн үг. Гэхдээ сар дуусах төхөөгүй байгаа учраас ойролцоогоор бидэнд нэг 20 хоног 19 хоног бол дутуу байна. 20 хоног. Тэгэхээр энэ хугацаанд юу ч болох боломжтой гагцхүү зах зээл бол bearish буюу уналтын зах зээл төр хугацаанд бол ноёрхоод байна гэдгийг бол та хэлье. Нийт тийм ээ бидний мэдэх биткойны зах зээлийн хувьд бол нийт 2012-оос 2008 оноос хойш average буюу одоо нийт дунджаар 12 оног хүртэл дундчилж бол үзсэн байдаг. Энэ хугацаанд бол ихэнхдээ нэмэх буюу өсөлтийн зах зээлтэй байсан хэдий ч 13 оноос хойш томоохон хэмжээний алдагдлууд нь 3 сар дээрээс нь 5 сар, 6 сар, за тэгээ 8 сар бол угаасаа 9 сартай хамт томоохон хэмжээний алдагдлыг бол байнга хүлээдэг нь бол энэ дээр тодорхой байна. Бид өнгөрсөн 9 сарын хувьд буюу энэ жилийн 9 сар 5% одоо дэш өсөлтийг бол биткойн үзүүлсэн байгаа. Яг одоогийн байдлаар 10 сард бол 3.3% алдагдaltaй бол явж байна. Тэгэхээр 11 сар болон 12 сарын хувьд бол ер нь бол 11 сарын хувьд бол их хэмжээний ашигтай байх боломж бол нэлээд өндөр байдаг. Гэхдээ энэ томоохон хэмжээний зах зээлийн цохилт нь мэдээж бидний мэдэх өсөлтийн зах зээл буюу дээшээ явах гэж буй энэ хүү зах зээлийг бол тодорхой хэмжээгээр бол удаашруулж байгаа гэдгийг бол хэлэх гэсэн. Тийм ч учраас зах зээлд хөрөнгө оруулалтыг хийх гэж байгаа эдгээр хүмүүс маань болгоомжтой байж хийх гэж байгаа зүйл дээр нэлээд анхааралтай мөн бас худалдаа авалтандаа бол түрүүн хэмжээний цаг хугацааг бол авсан дээр бол гэж бол бодож байна. Мэдээж бидний мэдж байгаагаар нийт зах зээлд буюу крипто цахим мөнгөний төлөвтийн зах зээлд бол маш олон төрлийн одоо бидний мэдих thesis буюу narrative гэдэг зүйл бол явагддаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нийт зах зээл дээр нэлээд хэмжээний өрсөлдийг авч буй тэр одоо чиглэл хандлага гэж бол ярих юм да.
Тэгэхээр уг чиглэл хандлага нь бол мэдээж анхны одоо суур блокчейн тэдгээр койнууд бол нэлээд хамгийн бага хэмжээний алдагдлыг бол хүлээсэн байгаа. Саяны уналтаар. Түүний долоор бол real world asset буюу жинхэнэ одоо амьдрал дээр байгаа тэдгээр хөрөнгийн зах зээл нь токен хэлбэрээр буюу coin хэлбэрээр уг крипто зах зээлд орж ирсэн тэдгээр зах зээл нь түүний дараа болж ихсэж байна. Хамгийн одоо өндөр нь бол энэ үе байна гэсэн үг. Түүний дараа бол мэдээж бидний мэдэх artificial intelligence буюу хуалаг оюун ухааны зах зээл бол арай дундаж хэлбэрийн буюу хас 21% алдагдaltaй бол явж байгааг бол бид нар харж байна. За мэдээж decentralized finance буюу DeFi төвлөрсөн бус зах зээл гэж бол яригддаг. Энэ нь бол дараа нь гисэн байна. За тэгээд altcoin-ууд, meme coin-ууд, gaming гэх мэтлэн томоохон хэмжээний зах зээлүүд нь маш их хэмжээний уналтыг бол өнгөрсөн хэдхэн цагийн хугацаанд буюу хэдхэн өдрийн дотор энэ их уналтыг бол авсан нь бол тодорхой байна. Тэгэхээр бидний мэдхээр бол мэдээж Трампын энэ их уналтын ард юу байсныг бол бид бүхэн энэ дээрээс бол харах боломжтой. Биткойны уналт нь ойролцоогоор $102,000 руу хүртэл унсан нийт зах зээлийн үзэлтэн дээр бол Трамп буюу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нь хятадаас орж ирж буй зах зээлд 100% одоо шимтгэлийг бол бүх бараа бүтээгдэхүүн дээр бол тавьсан байгаа бол энэ хүү томоохон уналтын бол учир шалтгаан гэж бол үзэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бол мэдээж яг юу гэж одоо бичсэнийг бол харъя. Хятад бол тийм ээ Америкийн нэгдсэн улсын эсрэг томоохон хэмжээний одоо хурцдмал байр суурийг бол авж байгаа нь бол тодорхой болсон гэж бол ярьж байна. Тэгээд энэ нь бол 11 сарын 1-ээс эхлэн хэрэгжнэ гэсэн уг одоо зах зээл нь мэдээж одоо крипто зах зээл болон бидний мэдэх Forex буюу хувьцааны зах зээл болон Forex-ийн мөнгөний ханшны зах зээлүүд бол томоохон хэмжээний цохилтуудыг энэ уг мэдээтэй дамжуулан үнийн дүн бол бүх зах зээл дээр бол доош уналтыг бол авсан гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд энэ их одоо томоохон хэмжээний барих үйл ажиллагаа нь мэдээж бидний уналтын бол гол шалтгаан бол болж байна гэсэн. Тэгэхээр Трамп өөрийнхөө одоо сошиал медиа дээр буюу уг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээр бол Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр Америк нэгдсэн улсын 11 сарын 1-ээс эхлэн уг одоо nationwide were similarly threatened буюу одоо Америк нь тэр чигээрээ хятадын өмнө бол томоохон хэмжээний эрсдэл буюу томоохон хэмжээний дайсагнах үйл ажиллагаа бол мэдээж export control гэдэг зүйл дээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын нийт бүтээгдэхүүн орж буй мөн бас гарч явж буй тэрхүү мөнгөний урсгал дээр томоохон хэмжээний шимтгэлүүд бол тавигдсан гэдэг нь бол тодорхой болсон байна гэсэн. Тэгэхээр энэ нь мэдээж сая өнгөрсөн 10 сарын 10-нд томоохон хэмжээний цохилтыг бол биднэрт өглөө. За мэдээж бидний харж байгаагаар бол тийм ээ нийт одоо койны зах зээл дэх болж өнгөрч буй үйл явдлуудыг бол та бүхэндээ яг одоогийн байдлаар бол танилцуулъя. Тэгэхээр энэ дээр бид юу харж байна вэ гэхээр өнгөрсөн 24 цагийн дотор хамгийн их үйл ажиллагаа явагдаж буй хамгийн их хэмжээний орлого олж буй койнуудын бид нар харах юм бол ойролцоогоор Ethereum бол 13.7 сая долларыг бол нийт шимтгэлээс бол олсон байна. Түүний дараа BNB доллар 4.8 сая долларыг олсон байна. Hyperliquid 3.5 сая долларыг олсон байна. За Arbitrum гэх мэтлэн Base, Tron, Solana гэх мэтлэн койнууд маань бол энэ дээр эхнээс зэгцсэн байна. Тэр мэдээж мөнгөний урсгал өнөөдрийг хаанаас хаашаа явж байгааг бол та бүхэндээ тайлбарлаж хэлэхэд бол мэдээж өнгөрсөн 24 цагийн хугацаанд мөнгөний урсгал ихэвчлэн Arbitrum гэдэг энэ койн руу бол нийт 1.3 тэрбум доллар бол орсон байна. За мэдээж гарч ирсэн мөнгөний урсгалын хувьд бол 568 сая доллар. За нийт ашиг нь бол 600
91 сая долларын ашигтай бол мэдээж зах зээлд яг одоо 24 цагийн дотор бол оролцож байна. Тэгэхээр Arbitrum гэдэг энэ хүү койны хувьд ч гэсэндээ мэдээж шимтгэл болон бусад төлбөр төлж буй худалдаа авалтуудыг хийж буй уг одоо блокчейн сүлжээ рүү тийм ээ орж ирж буй мөнгөний урсгал бол мэдээж coin бол нөлөөлж байгаа. За гэх мэтчлэн хамгийн том одоо stable coin гэж бол ярьдаг. Нийт одоо бидний мэдэх тогтвортой долларын одоо крипто долларын энэ хүү stable coin-ы хувьд гэх юм бол Tron номер 1-т болж өсөж байна. Мэдээж Tron бол USDT гэдэг уг тогтвортой Америк долларын тийм ээ крипто цахим долларын бол томоохон хэмжээний гүйлгийг бол хариуцдаг. USDT-гийн гүйлгээ бол хамгийн ихээр бол явагдсан бол тодорхой байна. За дараа нь Ethereum дээр бол тийм ээ бидний мэдэх Ethereum дээр бол явагдаж байна. За Aptos гэж бол шинээр гарч иж байгаа. Та бүхэн бол сонссон баг. За Linea, Solana гэх мэтсэн бол байна. За мэдээж энэ дээр бол Avalanche, Katana, Polygon, Sonic, Hyper, Sui, Base, BNB, Arbitrum, Plasma хамгийн их нь бол Plasma байна гэсэн. Нийт бараг тэрбум шахуу доллар бол Plasma-гаас бол гараад ирсэн байна. За гэх мэтчлэн бидний харж байгаа бол тийм ээ нийт зах зээл дээр болж өнгөрч зүйлүүдийг бол бид энэ дээр бол нэлийн дэлгэрэнгүй дурдлаа. Тэгээ та бүхэн бол коммент хэсэг дээр дараагийн видеон дээр харахыг хүссэн зүйлүүдээ коммент хэсэг дээр бичүүлүүлдэггээр мэдээж анализ хийх хүссэн ямар зүйлүүд дээр юуг мэдхийг хүсэж байгаа тэдгээр зүйлүүдэд та бүхэн бичээрэй гэж хүсье. Тийм учраас нийт одоо үзэгчдийнхаа уг манай YouTube сувг дээр харж буй сонсч буй тэдгээр хүмүүсийнхаа сонсох зүйлүүдийг бол илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно. За мэдээж одоо хэдүүлээ хаашаа очих вэ гэхээр крипто зах зээл рүү бол орцгоё. За яг одоогийн байдлаар биткойны хувьд бол 110,673 гэх үнийн нүн дээр бол орж ирсэн байна. За бид энэ дээр бол нэлийн одоо тодорхой хөнгөн хийгээд богино хэмжээний шинжилгээг бол хийхэд бол 4 цагаар бидний харж буй нөхцөл байдал ямархуу байгааг бол хэдүүлээ харцгаая. За 4 цагийн зах зээл дээр бол мэдээж бид өнгөрсөн хугацаанд нийт тийм ээ 9 сарын үүсгэсэн энэ хүү шалыг бол бид нэр ретест хийгээд мэдээж 10-д бол хүнээс доош 102,000 хүртэл явсан байгаа. Гэхдээ энэ бол бүхэлдээ week буюу энэ хүү сүдрийг бол үүсгэж үнийн дүн бол хэд хөрөгдөлтэй байдлаа доошоо бол уналтыг бол үзүүлсэн. За яг одоо бол 10 сарын 12-ны өглөөний хувьд бол та бүхэнтэйгээ хамт энэ хүү зах зээл маань яг одоогийн байдлаар үндсэн одоо үнийн дүнгээ нийт тариф болон Америк нэгдсэн улс хятадын хоорондох энэ хүү худалдааны дайны үр дүнд болсон уналтын тогтмол үнэ нь бол нийт биткойн дээр бол $110 гэж бол гарч ирж байна. За бид мэдээж биткойн дээр гэхээсээ илүүтэйгээр алтан дээр хүртэл энэ хүү уналт маань бол орж ирсэн хэдиж мэдээж алтан дээр буцаад өсөлт тэр даруй бол мэдгдсэн. За энэ бол ойролцоогоор 2% өсөлт бол мэдээж явагдаж байна. За нийт одоо үнийн дүн бол яг үндсэн 50 хоногийн тийм ээ дундаж хөдөлгөөнийг бол ногоон зураасан дээр бол хүрхээгүй яг дээр нь бол ирээд буцаад ийшээ ойсон бол харагдаж байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр алт гэдэг зүйл бол нэлээд доктортой хүмүүсийн итгэл найдварыг ямар нэг одоо дайн болон санхүүгийн хоорондын сөргөлдөөнтэй байдал мөнгөний бодлогын тал дээрх тэрхүү шимтгэлийг тавьсан тэр их олон дайнууд дээр бол алт томоохон хэмжээгээр бол доктортой зогсдог гэдэг нь бол нэлээд олон жилийн дунджаар бол батлагдсан. За төдийлөн бид нар бас нийт биткойны хувьд ч гэсэндээ уг доктортой байдал буцаад орж иж байгаа болов гэж бол харж байна. За энэ дээрээс нийт одоо бид нэр харахад өнгөрсөн хугацаанд гэх мэтчлэн өнгөрсөн 9 сарын 1-ээс эхлүүлэн болж өнгөрсөн зүйлүүд дээрээс харах юм бол за бид нэгэнтээ энэ хүү support level буюу дотлын шалыг бол тест хийгээд мэдээж 4 цагийн лав бол дундаж үнийг reversal pattern буюу буцаж дэше өсөх хандлагыг бол энэ дээр бол оруулж ирсэн байна гэсэн үг.
Тэгэхээр хэрвээ бид 4 цагийн лаа маань яг энэ хിവэрээ бид ногоон буюу улаан гэх энэхүү лааны 4 цаа нь бол яг дундаж үнийн дүн дээр бол 11600 буюу 11600-аас 11700-аас дээшээ бид нар хандлагатайгаар гарч ирэх юм бол ойролцоогоор үнийн дүн дээр бол төдийлөн өөрчлөлт бол богино хугацаанд буюу одоо 8-аас 16 цагийн хооронд бол нэг их өөрчлөлт гарахгүй болов гэж бодож байна. Яг гэвэл бид ямар нэгэн байдлаар энэ 4 цагийн лаа хаагдсан ч гэсэндээ дараагийн 4 цагийн лаа буюу яг одоо 4 цагийн лаа хаагдахад 40 минут байна гэсэн үг. Тэгэхээр дараагийн 4 цагийн лаа гэдэг бол мэдээж бидний харж байгаа бол ойролцоогоор нийт хугацаанд бол 8-аас 16 цагийн хооронд бол буцаад энэ хэсгийг бол ретест хийх болов гэж бодож байна. Бид буцаад 109-ээс арай жоохон доошоогоо 109 магадгүй бид нар эндээс доошоо хальт ретест хийгээд буцаад дээшээ бол гарч ирэх магадлал бол байж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн бол боломжтой байна гэж хэлсэн. За мэдээж энэ дээр бол ингээд бидний харж байгаа бол буцаад дээшээгээ явах хандлага бол байх боломжтой гэдгийг бол хэлье. За гисэн хэдийч бид бол та бүхэндээ гэж хэлэхэд зах зээл маань дүнгиж тогтворжиж эхэлж байгаа учраас энэ дээр нэлээд анхааралтай хандах хэрэгтэй гэдгийг бол хэлье. Яг гэвэл нэгэн тогтворцсны дараа үнийн дүн дээр өсөлт орж ирсэн үед бол томоохон хэмжээний ашиг авахд бол боломжтой байдаг. За тогтворцсны дараа бол мэдээж хүмүүс ямар нэгэн байдлаар спот дээр худалдаа авалтыг хийж эхлэхэд бол энэ маань тодорхой хэмжээгээр 7 хоногор сараар 2 сараар харах энэ ашигтай хөдөлгөөнийг хийх буюу худалдаа авалтыг хийхэд бол боломж бол нэлээд өндөр байдгийг бол хэлье. Тэгээд та бүхэн хэрвээ хүсчээвэл манай Discord-д нэгдэж бидэнтэй хамт яриа хөөрөөр нөрж тэрэн дээр бас надтай ярилцаж хизэж хамаагүй асуулт асууж хоорондоо энэхүү арилжааны тал дээрх мэлгүүдээ бол хуваалцах болно шүү гэдгийг бол хэлье. Би өдөр болгон энэхүү видеонуудыг хийж апдейт хийх болно. Тэгээд дээрээс нь тодорхой хэмжээний яг 1 цагийг онилж аваад тэрхүү цаг дээр бол мэдээж шууд одоо лайв арилжааг бол та бүхэнтэйгээ цуг хийх болно. Тийм учраас ямар цаг илүү дээр вэ гэдэг тал дээр бол та бүхнээс асуулт асууя. Тэгээд мэдээж асуултаа яг өдрийн тэдэн цагт юм уу Монголын цагаар тэдэн цагт ч юм уу арилжаа хийвэл та бүхэнд бол илүү амар түхэн байх болно гэдгийг бол надад коммент хэсгээр хэлж болно шүү гэдгийг бол хэлмээр. За мэдээж энэ дээр бол миний одоо Twitter буюу миний X аккаунт бол байгаа. Тэгээд та бүхнийг бол X аккаунт дээр бол намайг бол дагаасаа гэж бол хүсэж байна. За мэдээж дараагийн видеон дээр та бүхэндээ би крипто болон дээрээс нь алт тэгээд дээрээс нь бусад алт койнууд дээр бол тодорхой хэмжээгээр дүгнэлтүүдийг бол хийж өгнө. Тэгээд ямар зүйл дээр дүгнэлтийг хийхийг та бүхэн хүсэж байна. Коммент хэсгээр бичээрэй гэж хүсье. Тэгээд өнөөдөр манай энэхүү видеог үзэж тэгээд дээрээс нь энэхүү видеог баг ч гэсэндээ мэдээлэл та бүхэнд бол хүргэсэн болов уу гэж найдаж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн видеогоор уулзцгаая. Манай видеог шеэр хийгээрэй гэж хүсье. За баярлалаа баяртай.